Байдлаар нь л уг нь одоо томилогдсон тооцоод явчмаар байна. Яг үндэ хэлэхэд цагдаагийн ерөнхий газрын дарга, улсын мөртгөлийн дарга тэнд бас хүн өөрчлөлөө гэхэд дахиад нэг процесс болж байгаа байхгүй. Тэгэхээр нэг улсын хурлын хүн яриад байгаа юм шиг угаасаа л энэ сонгуун зохион байгуулалт энэ хоёр байгууллага оролцоол явж байгаа. Тэгэхээр яг уу тэнд хэн байна? Тэр хүн л энэ чигүүргийг одоо орон тооны бус гишүүнийхээ хувьд хариуцсан явуулдаг. Энэ өөрчлөлтийн тэр хийж болдгоо юм. Зөвхөн ингээд нэг юм процесс бас яваад байгаа юм л та. Энэ хүмүүсүүдээс өөр хүн томилж болох юм шиг. Тэгээд нэг сонсгол энэ төр гээд нэлээд тийм процесстэй яваад байгаа. Тэгэхээр энийг зүгээр байнгаараа бас ярилцж байгаа зүйл байгаа юу? Ерөн зүгээр яг цаашдаа бас анхаараач гэдэг нэгдүгээр санал. За хоёрдугаарт нэр дэвшигчдээс асууя. Бүгд л одоо намтрын уншихаар доктор профессоруд байх юм. Сая үндсэн хуулийн цэцтэр гарсан улсын дэжүүхийн хүсэлтийн дагуу нэг маргаан шийдлээ. Мэргэжлийн холбоодыг бол улсын дэжүүх бүртгэх нь буруу гэж байна. Тэгэхээр энэний цаана юу гэхээр аливаа хуулийн этгээдийг улсын дэжүүх бүртгэх нь буруу байна. Энэний цаана улс төрийн нам байгаа. Тэгэхээр улс төрийн намыг цаашдаа ерөн хэн бүртгэх үү гэдэг асуудал сонгуулийн ерөнхий орон дээр л тулж ирж байна л та. Тэгэхээр ерөн зүгээр сонгуулийн ерөнхий орооны чиг үүрэг одоо юу гэж боддог вэ? Юуг шинжлэе гэж одоо бодож зорж энд одоо албан тушаалд нэр дэвшиж байгаа вэ? Тэгээ энэ албан тушаалын шаардлагууд дээр одоо мэдээж нэг тодорхой зүйл нь бол төрийн жинхэнэ албаагчл байгаа. Тэгэхээр энэ зүйлүүд дээр яг зүгээр бодолцоход цаашдаа бас та хэдийн байр суурь зүгээр албан тушаалаараа ороод ажиллах нь зөв байна уу? Эсвэл одоо ингээд чиг үүрэгтэй хамаатуулаад бас нээлттэй сонгуул шалдварууд орох нь зөв байна уу? Энэ дээр ямар байр суурьтай гэсэн ийм гурван асуултуудыг нэр дэвшигчээс байнгын орооноос нэг асуулт асууж байна. За төрийн байгуулалт хурлж байгаа төрийн байгуулалтын байнгын ороо танилцуулах ёстой. Төрийн байгуулалтын байнгын орон дарга одоогоор хуралтай байна. Нэр дэвшигчдээс гишүүн бүрээс үү? За нэг нэгээрээ дөрвөн номерын энэ дээрээс сайн зэрэг гишүүнээ суултанд хариулна. Нэрээ хэлээд танилцуулаад. Улсын мөртгөлийн ерөнхий газрын дарга Даван юм. За гишүүдийн энэ өдрийн энийг гэрье. За сайн зэрэг гишүүний асуултанд хариулъя. За сонгуулийн ерөнхий оронд улсын мөртгөлийн байгууллага бол иргэний улсын мөртгөлийн мэдээллийн санг хадгалдаг, хамгаалдаг. За иргэний улсын мөртгөлийн мэдээллийн суурь сан дээр үндэслэж одоо сонгуулийн ажлыг зохион байгуулж улсын мөртгөлийн байгууллага улс их орон даяар сонгуулийн үеэр ажилладаг. За энэ сонгуулийн ерөнхий хороонд улсын мөртгөлийн байгууллагын хуулиар үлээсэн чиг үүрэг удирдлага зохион байгуулалтын талаар мэдээллийг шуурхай өгөх. За сонгуулийн ерөнхий орооноос гарсан шийдвэрийг улсын мөртгөлийн байгууллагад холбогдох шийдвэрийг шуурхай хэрэгжүүлж ажиллах зорилгоор албан тушаалаараа дэвшдэг. За энэ нь бас одоо практикаар нотлогдсон амжилттай хэрэгжиж байгаа ийм практик процесс гэж харж байгаа. За улсын дээд шүүхтэр улс төрийн намуудыг бүртгэдэг асуудлыг сонгуулийн ерөнхий ороо бүртгэх нь одоо зүйтэй эсэх асуудал дээр бол миний тодорхой санал алга байна. Ямар ч хэсэн батлагдсан хууль тогтоомжийг аль түвшиндээ төрийн төв болон захиргааны байгууллагууд хэрэгжүүлээ ажиллах учраас зохион байгуулалтыг зөв зүйтэй хийвэл болчих واخа гэдэг ийм үндэслэл саналтай байна. Таны асуултанд. За дараагийн нэр дэвшигч. За улсын хурлын гишүүд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Дорж сүрэнгийн мөнх зоригна нэр дэвшигч. За улс төрийн намын бүртгэлийн хувьд бол сая үндсэн хуулийн зохицол мэргэжлийн холбоотыг дээж өгөх бүртгэх нь буруу гэж шийдсэн. Энэ нэг яг улс төрийн нам дээр бол үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаагүй учраас энийг бол одоо яаж шийдэх нь бол тодорхойгүй. Яг энэ жишгээр бол дээж өгөх бол бүртгэхгүй юм байна гэж миний хувьд бол ойлгож байгаа. Тэгэхээр энэ бол цаашлаад сонгуулийн ерөнхий орон бүртгэдэг. Эсвэл одоо улсын бүртгэлийн байгууллага бүртгэдэг болох болов. Одоо бүгднээр Солонгос бол улс бол бас тийм юм байлаа. За энэ асуултанд юм аа. Цаашид юу хийх вэ гэдэг дээр бол миний хувьд бол энэ сонгуулийн одоо зарчмууд байгаа. Энэ дээр бол бүх нийтрээ гэдэг зарчим нь явандаа алдагдах магадaltaй байна. Өөрөөр хэлбэл энэ
эрс жилээс жил буурж байна. 1992 оны сонгуульд бол 95% эрсдэлтэй байсан бол жил бүрийн сонгуулиудаар буурсаар угаад 2016 оны улсын их хурлын сонгуулиар бага зэрэг өсөөд 17 оны эрхлэгчийн сонгуулиар бага зэрэг өсөөд эргээд ингээ буусан. Өөрөөр хэлбэл нийт түнгээр бол тасралтгүй буурж байгаа эрс. Тэгээ энэ бол бас бол ирээдүйд бол эрсдэлтэй өөрөөр хэлбэл иргэд төрд итгэл буурна. Цаашлаад нөгөө сонгон байгуулагдсан парламент нь иргэдэгээ одоо бүх ард түмнийгээ төлөөлөх чадвар буурах ч юм уу ийм эрсдэл гарнаа. Тийм учраас бол эрсдэлээр анхаармаар байна. Эрсдэлээр л яаж анхаарах вэ гэхээр мэдээж сонгуулийг зохион байгуулахаас гадна одоо сонгогчийн боловсролыг дэвшлүүлэх чиглэл үүрэг байгаа сонгуулийн ерхий оронд. За энийг сонгуулийн жил гэлтгүүд бусад иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, бусад төрийн байгууллагуудтай хамтраад хэрэгжүүлнэ. Мөн одоо улс төрийн намын тухай энэ шинэ хуулиар бол тодорхой одоо төрөөс авсан санхүүжилтийн 50% хүртэлх хувийг бол тодорхой бүлгүүдэд улс төрийн боловсролыг дээшлүүлэх гэдэг одоо чиглэл рүү зарцуулсан байх хэрэгтэй тэр хяналт тавих үүрэгтэй байгаа. За энэний хүрээнд бол эрс бол ингээд тодорхой хэмжээнд дээшлэх байх. За миний хувьд бол энэ залуучууд руу чиглэсэн энэ захимаар санал өгөх одоо энэ хуулбарыг судалж үзүүл яадаг юм бэ? Өөрөөр хэлбэл энэ бол цаг хугацааны асуудлаа. Тодорхой одоо 4-5 жилийн дараа ч юм энэ ойрын 2027-28 оны сонгуул дээр яригдах бол мэдээж боломжгүй. Тэгэхээр энэ бол цаасаар өгөхийг бол одоо залуучдын оюун санаа бодол бол нэлээд цахим руугаа орчоод байгаа шүү дээ. Тэгэхээр л цаасаар өгөөд очрлоод ингээ өгж байгааг бас ойлгохгүй байж магадгүй. Тэгэхээр тэднэрт бол энэ захимаар нэр дэвшигчийн мөрөгдлийг танилцчдаг, захимаар саналаа өгчдөг ийм болчвол бас эрс оролцоо дээшлэх магадaltaй. Гэхдээ энийг бол тулах биш одоо сонголттойгоор. Тэгэхээр зарим улсын жишгийг дагаад ингээд явбал эрс бас нэмэгдэх юм болоо гэсэн бодолтой. Тэгэхээр энэ бол мэдээж нэг сонгуулийн ерхий орны хэрвээ гишүүн дангаараа гарах санал биш л дээ. Тэгэхээр энэ тооцоо судалгаа хийгээд сонгуулийн ерхий орны бүрэлдэхүүнээр дэмжигдэх юм бол сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн дагуу одоо улсын их хурлд санал тавих эрхийнхээ хүрээнд энийг одоо сонгуулийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа гаргаад ингээ явах боломжтой. Миний хувьд бол ийм боломжтой байна. Төрийн албан тушаалаар гэдэг дээр бол сайн хэлж мэдэхгүй байна. За ажил. За дараагийн нэр дэвшигч. Эрхэм гишүүдийн өмнө өдрийн хангалан алтгах үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Харин Болд. За сайн зураг гишүүний түрүүний асуусан хариултанд хариулахад нэгдүгээрт миний би яагаад энэ хүү албан тушаалыг хүлээж авсан дараа юу хийж бүтээх вэ гэдэг нэгдүгээр асуултанд хариулахад бол мэдээж Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндсэн хууль үндэсний аюулгүй байдалд ийм үзэл баримтал заагдсан үндсэн хуульд байгууллагыг бэхжүүлэх, ялангуяа сонгуульд холбогдсон үзэл баримтлалын заалтуудыг хэрэгжүүлэхэд бол хэрэгжүүлэх үйл ажиллагаанд бол мэдээж далаацтай оролцсон хяналт дүн шинжилгээ хийх чадварыг сайжруулахад бол анхаарна гэж бодож байгаа. За өшөөгийн дараагийн нэг гол анхаарах ёстой асуудал бол иргэдийн сонгуулийн боловсролыг дэвшлүүлэхийн үйл ажиллагаанд бид нэглээр ахицтай ажлыг анхаарал тавьж ажиллая гэж бодож байна. Сонгогчийн боловсролын асуудал бол тасралтгүй үргэлжилж явах ёстой. Зөвхөн сонгуулийн жилд бид одоо иргэдэд сонгуул болгочийн хизээ сонгуул өгнө гэдэг байдлаар мэдээлэл хүргэхээс илүүтэйгээр тасралтгүй системтэйгээр тогтмол олгож явах энэ үйл ажиллагаа руу илүү анхааралтай хандъя гэж бодож байгаа. За мөн түншлэн орчин үеийн технологийн дэвшлиг сонгуулийн эрх зүйн орчинтой хослуулан хэрэгжүүлэх сонгуульд одоо иргэдийн бүх иргэдийн одоо оролцоог дээшлүүлэх чиглэлээр техникийн дэвшлиг хангуулах зорилгоор иргэдийн сонгуулийн төрөл хэлбэрийг одоо өргөжүүлэх сонгох хэлбэрийг өргөжүүлэх энэ үйл ажиллагаанд нэлээд анхаарал тавьж анхааралтай ажиллая гэж бодож байна. За мөн түнчлэн сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулалд оролцдог үндэсний аюулгүй байдлыг хангах тусгаалan чиглүүлэх бүхий байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл хангах, хоорондын мэдээллийг солилцоог сайжруулах чиглэлээр нэлээд анхааралтай ажиллана гэсэн одоо бодол байна. За мөн түнчлэн хоёрдугаар асуулт нь хэлэхэд одоо улс төрийн намуудын одоо бүртгэхийн үйл ажиллагааг бол одоо Монгол Улсын их хурлаар батгдсан хуулийн хүрээнд явагдаж байгаа. За бид одоо сонгуулийн ерөнхий хороо
шууд бүртгэх, дээшүүх, аль нь бүртгэх гэдэг дээр бол одоо хууль тогтоомжоо хүрээнд болоо шийдвэр гарсан тохиолдолд бол аль нэгэнд явах байх гэж хувийн бодолтой байна. За мөн түүнчлэн албан тушаалын чиглэлээр шууд сонгогддог тодорхой их сонгуулийн орооны гишүүд байгаа. Цагдаагийн байгууллагын дарга мөн түнчлэн одоо улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нар бол одоо шууд сонгогддог. За энэ хүү тогтолцоо хуульчилж одоо уулзсан тохиолдолд энийг бол одоо сонгох юм боломжтой гэж хувийн бодол бол би хувьдаа бол байдаг. Хариулт туслаа. За дараагийн. Тэгээд энэ өдрийн ямрыг ирье. Тэгээд цагдаагийн ерөнхий газрын дарга Жамсран Жовын болд сайн зэрэг гишүүний асуултанд хариулъя. Цагдаагийн ерөнхий газрын дарга албан тушаалынхаа хувьд сонгуулийн ерөнхий хорооны орон тооны ус гишүүнээр ажиллах нь одоо ер нь өмнө бол 20 оноос 23 онд бас би ажиллаж ийсэн. Тэгээ 23 онд ажлаа хөлөөлөж өгөхөд өсөлтөө гаргаад чөлөөлөгдөг. Энэ бол албан тушаалаараа явдаг учраас гишүүний саналтай бол нэг байна. Цагдаагийн байгууллага сонгуулийн ерөнхий хороонд ажилласнаар яг саналын хуудас хэвлэгдэж эхлэхээс эхлээд нэг 10 төрлийн хамгаалт зохицуулт тийг төлөвлөж сонгуулийн ерөнхий хороотой байнгын хамтарч ажилладаг учраас энэ тал дээр бас тодорхой ажил арга хэмжээнийг зохиож тэр сонгуулийн ерөнхий хороонд бас цагдаагийн ерөнхий газрын үеийн дарга нар бас санал юм хэлж ажилладаг. Тэгээд юуны улс төрийн намыг бүртгэх асуудлыг бол миний хувьд яг одоо тодорхой сонгуулийн ерөнхий хороо бүртгэнэ ч гэдэг юм байна. Тодорхой санал дүнэлт одоо алга байна. Хариулт туслаа. Сайн зэрэг гишүүн тодруулъя. За нэр дэвшигчдийн одоо хариултад баярлалаа. Гэхдээ нэг би бол ингэж бодоод байгаа. Одоо жишээ нь сонгуулийн ерөнхий хорон дээр цагдаагийн дарга, бүртгэлийн дарга хоёрыг дэмжихгүй гэчүүл энэ хоёр хүн тэр албан тушаалд солигдох ёстой гэдэг юм шиг тийм лог гарах гэдэг аахгүй. Тийм учраас цагдаагийн дарга, бүртгэлийн дарга хоёр бол шууд албан тушаалаараа энэ улсын хурлаар орохгүйгээр гэдэг юм одоо ер нь танилцуулагдал дуусчдаг баймаар байна. Өмнө нь бол бүртгэлийн дарга жишээ нь баасан дарга байсан санаж байна. Албан тушаалаараа орчоод тэгээд одоо бас процесс нэгэ хэдэн сар яваад дараагийн бүртгэлийн дарга орж ирэх гэнтэйгээд явдаг. За бусад төрийн жинхэнэ албаагчдыг зөвхөн санал болгож байгаа институтууд нь ямар хүн дэвшүүлэх гэдэг боломжоосоо яагаад яг тэр нь бол ингэж нээлттэй сонгон шалгуулалт, сонсгол энэ томилогдох процессор орох нь зөв юм шиг байгаа зүгээр. Би бол зүгээр ийм байгаа шүү. Нэгэд илэрхий байгаа юм дээр ингээд дахин процесс гэдэг юм уу? Ийм зүйлүүд явах юм хэрэг байна уу гэдэг зүйлийг би зүгээр байнгын ороонд хандаж бас хэл. За санал хэллээ. Гомбын Ганбаатар гишүүн асуулт асууж үг хэлье.